байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн 1-р гэрийн даалгаврынхаа хэрхэн зурхийг багш тааид маань зааж өгье. За бид нар энэ ортограф проект дээр туслах 3 шулуун татсан байгаа учраас туслах шулуунаасаа хэдүүлээ яах нь 30 гэдэг хэмжээг авах нэ. За туслах шулуунаасаа 30 гэдэг хэмжээг багш нь цэглэж өглөө. За дахиад 30 гэдэг маань 3 см гэсэн үг тийм ээ. За өндөр нь мөн адил 30, өргөн нь 30 байгаа. За тэгэхээр туслах шулуунаасаа хэдүүлээ 30-30-ыг татах нь шүү. За нарийн зураасаар за 30-30-ыг татлаа. Нөгөөдөлтөө зурагдсан. За хажуугийн хавтгаар мөн адил 30 гэдэг хэмжээг авах нь. За эндээсээ яах ёстой энэ тийшээгээ байгуулалтын шугамаа явнаа. За тухайн биетээ эхлээд бид нар яах нь юугаа за жоох илүү гаргалаа. За эхлээд тухайн биетийг 30-30 гэдэг хэмжээг бид нар зурлаа. За их зурдаас буюу их зурдаас харж байгаа зүйл маань хаана вэ гэхээр эндээс харж байгаа зүйлийг хэлж байгаа. За тэгвэл их зурдаас харсан дүрслэл дээр биднэрт энэ доошоо харсан Т хэсэг үлдэн тийм ээ. За тэгэхээр энэ хэсгийн өндөр маань 10 гэдэг үг хөтлөө. За тэгэхээр шугам дээр хэдүүлээ яах вэ гэхээр 10-аа тэмдэглэж өгнө. За тэмдэглэхдээ багш нь арай жоохон тод болгоод 2 дээр тавьж. За 2-оо цэглэлээ. Дахиад энэ талд нь 10-аа тэмдэглэн тийм ээ. За тэрийгээ хэдүүлээ яах юм. За ичэр нарийн зураасаар явна шүү дээ. За одоо яах юм босоо харагдаж байгаа энэ хэсэг харагдана тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ дахиад 10-10-ийн хэмжээнд энд өргөн нь 10 гэдэг өгсөн байгаа учраас 10-10 дээр цэглэж өгнө. За 10-10 дээр цэглэсэн зүйлсээ хэдүүлээ шулуунаар олчиж. За тэгэхээр юм бит болж байна. За тэгэхээр бидэрт их зурдаас харсан зүйлийг одоо тодруулах гэж байгаа. За байгуулт дээрээ хэдүүлээ юу хийх вэ гэхээр багш нь одоо тодруулаад өгье. За энэ дээр тодруулж их зурдаас биднэрт Т хэлбэр харагдаж байгаа тийм. За мөн энэ ташуу байгаа энэ хэсэг хоёр маань энд харагданаа гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр дээр мөн адил тодруулалт явагдах нэ. За тодруулалтыг багш нь шууд хийчих.
байна. Их зурдаас харж байгаа зурслал маань энд гарах нь байна. За та хэдэд. За тэгвэл хажуу дээрээс харж байгаа зурслал маань болохоор одоо бидэрт энэ Т хэлбэр маань энэ дээр байх нэ. За тэхийн тулд хэдүүлээ шугамаараа юу 10 10 гэдгээ хувааж өгөх нь байна. За өргөн нь 10 гэд энд өгөгдсөн байна тийм ээ. Тэгэхээр энэ хэмжээгээ энд цэглээд өгөх нь байна. За тэгээд багш нь перпендикуляраар шугамаа татлаа. Зураасаа нарийн болголоо татаж өгөх нэ. Энэ хөвтөл маань дэшээ хөвтөл тийм ээ. За тэгэхээр одоо тодруулж өгье бид нар дэгц дээрээс харж байгаа зүйл маань энэ гарах нь байна. За X дээрээс харж байхад минь ташуу маань мөн адил дээрээс харагдана гэдгийг анхаараарай хүүхдүүд ээ. Тэгэхээр тэр маань энд харагдаж байна гэсэн үг. За багш нь энэ арай нэг өдөрнөр явуулсан байна. Нэгээ дахиад наашлуулад энэ дээр нөхөх юм байна. Тэгэхээр тодруулж байгаа хэсэг маань энд гарч ирж байгаа. За гэж тодруулалт хийх нь биш. За байгуулалтын шугамуудыг юусаа арилгахгүй. За тэгээд тодруулалтыг явах нь байна. За одоо тэгвэл хажуу талд болохоор биднэрт энэ хэсэг харагдах нь байна. За тэгээд энэ харагдах нь байна. За энийг хажуу талынхаа тодруулалтыг хэдүүлээ хийж. За энэ ташуу дүрслэл харагдана тийм ээ. За нөгөө жижиг хэсэг маань болохоор энд. За энэ шал дэлий болчлоо. За энэ дүрслэл үүсэх нэ. За тэгэхээр багш нь энэ дээр та хэдэд өнгөөр ялгаж өгөхөөр ингэж харуулвал яаж. За их зурдаас харж байгаа зүйл маань болохоор энд. За их дээрээс харж байгааг нь ногооноор өгчлөлт. За хажуунаас харагдж байгаа нь болохоор шараар өгч. За тэгэхээр биднэрт яах ёстой вэ гэхээр шараар өгж байгаа зүйл маань энд байх нь шүү дээ. Мөн энэ байх. За тэгээд ногоон өнгөөр өгж байгаа буюу ихц дээрээс харж байгаа дүрслэл маань энд байх. За энд улаанаар ялгаж өгч байгаа маань ташуу хэсэг маань энэ хоёр байх нь. За улаанаар ялгаж өгч харуулсан байна. За дараа нь цэнхрээр их зурдаас харж байгаа буюу энэ харагдах нь байна. За тэгээд энэ улаан маань бас энд харагдах нэ гэдэг. За ингэж гэрийн даалгавраа зурж илгээх нь шүү хүүхдүүдээ. Хэмжээ маань өгөгдсөн байгаа. За даалгавраа зураад илгээгээрэй. Баярлалаа.